Дархан маань жинхэнэ бомбожигнэж төм төжигнсэн завгүй хот болж байна да. Би ч бас ажил төрлөө айтайхан амжуулчих гээд л цогж явна. За оройч боллоо харъя да. Нөгөө хэдтэйг өнөөдөр явуулах гэсэн. Ажил ч их байна да. Тиймээс нэг хурдан түргэн болдог нэг айтайхан юм хийж идэв байц. Солонгос хоол цохно. Энэ супер фрэш хөлдөөсөө хоол гээд тун дажгүйг сонссон. 3 төрөл байдаг юм байна. Тактуритан, булгоги, жиу. Солонгос тоочийн гарын жороор хийсэн амтд жиуг нь энд байна. Орц бүгд бултаараа нэг уутанд багтсан байх юм. Олон орц материал хайр дэлгүүр хошоогоор гүйхгүй. Мах ногоо амтлагч байгаа угааж арилгаж хэрчин энтергээд бөө ажил болохгүй заа юу. Амар ч юм дөө. Пак задлаа шууд хуурлаа жигнэлээ. Удаагаал ганцхан агшаагаад л болоо. Ердөө 20 минут. Супер фрэш бол зүгээр ч нэг хоол биш юм байна. Өдөр бүрийн завгүй амьдралд өөртөө болоод хайртай дотныхоо хүмүүстэй цаг гаргах сайхан боломж юм. Мах ихтэй шүл ус давс хужин таарсан тийм ч халуун биш. Туун дажгүй амттай зоог байх юм да. Нэрээ энэ жилийн шинэ жилээр ирсэн зочдоо супер фрэшээр дайлнаа амар зүгээр. За хүүхдүүдээ супер фрэш ямар байна? Яцтай. Дархан супер фрэшийг бэлэг маркет болон хөгсөв дэлгүүрүүдэд борлуулд юм байна. Супер фрэшээ гэж дүүпэр юм да.